Шатрын спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын оюун ухааныг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Монголын үйлдвэрчний эвлэн соёлын дуугардан Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулдаг Цагаан Бэрс 2022 өсвөрийн шатарчдын түргэвчилсэн тоглолт Рапидын улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн 9-р сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. За манай Монголын үйлдвэрчний соёлын дуугардан хүүхд багшрын дунд урлаг спортын болоод олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж ирсэн хамт олон. За бид энэ хүүхд багшрын дунд шатрын спортыг хөгжүүлэхэд 2007 оноос хойш идэвхтэй бол Монголын шатрын холбоотой хамтран ажиллаж байна. За анх манай 2007 онд хүүхд багшрын дунд Цагаан Бэрс нэртэй тэмцээнийг анх санаарсан зохион байгуулснаас хойш идэвхтэй бид 15 дахь тэмцээн өнөөдөр их амжилттай зохион байгуулж байна. За энэ шатрын спортыг дэмжиж хамтран ажилладаг мөн одоо бид бүхэнтэй 2008 оноос хойш өнөө хүртэл оюуны спортыг дэмжиж хамтран ажиллаж байгаа Очир ундраа группийн хамт олондоо одоо бяцхан шатарчид хүүхд багшуудын өмнөөс болон багш тасгалж үүсгэх өмнөөс бас та бүхэнд ажлын амжилт хүсэж чин сэтгэлийн талархлыг дахин дэвшүүлж байна. За юуны Монголынхон нийт шатарчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ улсын аварга шалгаруулах түргэн болон төрөвчсөн Цагаан Бэрс уламжлалт тэмцээн маань өнөөдөр амжилттай сайхан эхэлж байна. За энэ тэмцээнд одоо Монгол улсын өнцөг улам бүрээс 400 гаруй шатарчд оюун ухаанаа уралдуулахаар өнөөдөр ингээ хүрэлцэн ирсэн 2 төр маань амжилттай сайхан явж байна. За юуны өмнө энэ тэмцээнийг ингээд уламжлалт болон жилийн жилд ингээ сайхан зохион байгуулдаг Монголын үйлдвэрчний эвлэлийн хамт мөнх хоёр захиралтай хамт олондоо Монголын шатрын холбооны өмнөөс талархснаа илэрхийлж байна. За энэ тэмцээн бол одоо манай өсвөрийн шатарчдын хувьд өсөн үйлээд энэ сайхан уламжлалт тэмцээнүүд нэг яагаад гэхээр энэ тэмцээнүүд сайхан зохион байгуулалтад үгүй бас жилээс жил бас шинэлэг зүйлүүд оруулж ирдэг энэ сайхан уламжлалт тэмцээн байгаамаа. Тэгээд энэ тэмцээнд оролцож байгаа нийт өсвөрийн шатарчдаа уралдаан тэмцээнд нь амжилт хүсэн өрөөж байна. 2007 оноос Монголын үйлдвэрчний эвлэн соёлын дуугардан санаачлан зохион байгуулж буй тус тэмцээнтэй хамтран ажиллаж 14 жилийн турш оюуны спортыг дэмжин ажиллаж буй Очир ундраа группийн хамт олондоо талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье. За ингээд Цагаан Бэрс 2022 тэмцээн өнөөдөр нэгдэж байна. За энэхүү тэмцээнд Очир ундраа компани Монголын үйлдвэрчний соёлын дуугардан Монголын шатрын холбоотой хамтраад 14 төрчилтэй бас хамтран ажиллаж байгаадаа туйл их баяртай байна. Өсвөрийн шатарчдыг тэр дэлхийн аварга болгоход энэхүү тэмцээн маань маш ач холбогдолтой өндөр рейтингтэй тэмцээн улсын аварга шалгаруулах тэмцээн байдаг. Энэхүү тэмцээнд оролцож байсан хүүхдүүд маань өнөөдөр дэлхийн аварга твийн аваргууд болсон ийм сайхан амжилттай явж байдагт бид туйлын их баяртай байдаг. Энэхүү тэмцээнд оролцож байгаа нийт хүүхдүүдтэй хичээл сургалтын өндөр амжилтыг хүсье яасан. Энэхүү тэмцээнийг бас зохион байгуулж байгаа хамт олон энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа бас хамтрагч нартаа туйлын их баярлаж талархснаа илэрхийлье. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье өрөө. Хүүхдүүдтэй сургалтын өндөр амжилтыг, спортын өндөр амжилтыг хүсье өрөө. Энэ удаагийн Цагаан Бэрс 2022 тэмцээнд 12 аймгийн 45 клубын 400 гаруй 6-аас 18 насны шатарчин хүүхэд багчууд өрсөлдөж байна. 2 өдрийн турш оюуны хүч чадвар мэдлэгээ өрсөлдүүлж шилдэгүүдээ тодруулна.